Сайн байна уу. Өнөөдөр архитектурын дурсгалыг бүтээсэн түүхээс гэдэг бэлтгэл тавьчихъя. Өнөөдрийн сэдэв болж байгаа 3 барилгын нэг Төв театр, Монгол Улсын Дүүрэг Бүжгийн Эрдмийн театрын барилга ажилд Б Чимэдгай чимэглэлийн ажлыг нь ахалж оролцсон байдаг. Улсын төв намын сангийн түрүүн ярьсан намын сангийн шатны зургийг бас чимэдгой гаргасан байдгийг. Залуучуудын ордон буюу драмын эрдмийн Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг төсөл бол бүхэлдээ чимэдгой орон бүтээл байдаг юм аа. Ингээд ирэхээр бид нар чимэдгойн талаар ярих нь зүйтэй. Чимэдгой 1948 онд Москвагийн барилга архитектурын дээд сургуулийг төгсөж ирсэн Монголын ууган архитектор мэргэжилтэй болсон хүч юм. 1948 оноос 1979 он хүртэл тасралтгүй 30 жилийн турш архитектор зураг төлөвлөгөө хэлтсийн дарга, зураг төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Дархан хотын барилга эрхэлсэн орлогч дарга, ерөнхий архитектор ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Энэний хажуугаар хот төлөвлөлт, эзлэгэн төлөвлөлт, ландшафт, хөшөө дурсгалын гэсэн олон арга бүтээлийг тойруулсан юм. Ууган архитектор юм аа. Энэ хүний түрүүний дурдсан бүтээлүүдэд энэ хүн оролцсон байна. Мөн энэ хүний олон бүтээлүүд байдаг. Тэгээд оюун билег багш ярьсан манай улсад түүх соёлын дурсгал гэж яг түүхэн болон тодорхойлохдоо түүхэн болон соёлын үзүүлэлтийг гол болгож авч үздэг. Гэхдээ энэ соёлын үзүүлэлт дотроо байгаа нь яг наривчилсан тодорхой хялтууд нь жоохон дутмаг байдаг. Тийм учраас шалгуур үзүүлэлт нь илүү тодорхой. Яг тухайн улс өөртөө зориулаад энэ тунхаг бичгийг боловсруулах боломжтой гэдэг жишээг нь миний хувьд илүү үзүүштэй юм болов гэдэг үднэс бүгд найрамд Турк улсын судлаачид, Экомосын судлаачтай хамтран гаргасан бүгд найрамд Турк улсын архитектурын соёлын өвийг хамгаалах тунхаг бичиг гэж энэ тунхаг бичиг гаргасан байдаг. Энийг ашиглахыг зорж байна. Учир нь энэ тунхаг бичгийн нь 9 шалгуур үзүүлэлттэй. Энэ 9 шалгуур үзүүлэлтээр тухайн барилгын үн цэнийг тодорхойлох боломжтой гэж үзэж байгаа. Эхний үзүүлэлт нь болохоор бүрэн бүтэн байдал. Архитектурын дурсгалын хийц, архитектурын зохиомжийн бүрэн байдал, архитектурын дурсгал гэдгийг баримжуулах нэгдлүүдийн бүрэн байх. Бүрэн байна гэдэг нь байна уу байхгүй юу гэдгээс илүүтэй илүү өргөн ойлголт юм. Тэгэхээр нэг барилга ганцаараа бүх үзүүлэлтийг өөртөө шингээсэн байна гэдэг бол боломжтой боловч хэцүү. Тийм учраас чимэдгой олон бүтээлүүдийг ашиглаад энэ үзүүлэлтээ яг хаана биелээ олсон илэрхийлэл нь хаана байгаа гэдгийг тайлбарлаа явал илүү ойлгомжтой болов. Тэгээд чимэдгой бүтээлүүдээс шийдэл санааны үед онцгой, баримт материалын хувьд олж зэгтэйгээс нь шалтгаалаад энэ 6 барилгыг сонгож аваад энэ барилгууд дээрээ цааш нь ингээ шалгаад өгнөд явах юм. Эхний бүрэн бүтэн байдлын шалгуур дээр хийц байгаа юу байхгүй юу гэдэг дээр жишээ нь хамгийн дээдлийн Сүхбаатар Чабасангийн Бунхан тендер бол устж алга болсон. Байгалийн түүхийн музей актлагдсан. Дээр нь дарт юм уу? Дартал. Энэ барилга одоо өнөөдөр сэдэв болоод байж байна. Гэх жишээгээр явна л да. Энэ 6 барилгыг байршлалтаас нь хараад өгсөн зориулалтаас нь тэгээд ингээд хараад үзэх юм бол яг тухайн нөхцөл зориулалтаас хамаараад төлөвлөлтөө ерөнхийд нь хийсэн байгаа нь ажиглагдана. Тэгэхээр энэ дээр нийтлэг байгаа зүйл нь энэ. Яг тэгвэл энэ барилгын онцлог нь хаана байгаа юм бэ? Юунд дээр илэрхийлэл нь байгаа юм бэ? Нөгөө зохиомжийн бүрэн бүтэн байдал гэдэг чинь бид нар яг юунд дээр нь харах хэрэгтэй юм гэд үзвэл жишээ нь Сүхбаатар Чабасангийн Бунхан тендер 1952 онд Чабасан нас барсан. Тэгэнгүүт мавзолей хийх даалгавар ирсэн. Даалгаврын хугацаа маш богино байсан учраас бэлэн зураг шууд Ленин мавзолейн зургийг ашиглаад хий гэдэг тийм даалгавар ирсэн байгаа юм л да. Гэтэл Ленин мавзолей хаана байрлаж байгаа вэ? Үүнийг зохиосон Шүшэ гэдэг архитектор маань яг юунаас санаа авсан бэлээ? Доторх орон зай бидний ороод мэдрэх зүйл маань юу вэ?
гэдгийг Чимэтгуа маш сайн судалсан байгаа. Тэгээ буцаж ирээд өөрөө маш олон скиз хийсэн байдаг. Энийн нэг нь яг талбай засгийн газрын ордонтойгоо хэр зохицох вүлээ. Дотор нь оронгууд байх энэ хоёр хөшөө маань ямар харагдах вүлээ. Энэ санаагаа хаанаас авсан гэхээр багада майдрын дуганд ороод майдар бурхан руу харсан чинь гонхноос тусч байгаа гэрэл яг царайн дээр нь тусаад хичнээн сүрлэг багтам харагддгүү. Яг энийг бүтээлдээ тусахыг гэдэг байдлаар энэ зургийг өөрчилж хийсэн байгаа. Энэ бол бүтээлийнхээ амин сүнс, зохиомжийнх нь яг оршиж байгаа үн цэн нь энд байгаа. Өөр нэг барилга бол үйлдвэрчний төв зөвлөлийн ордон ихэнх нэрүүд нь дандаа хуучин нэрсчлэр нь авсан. Дээрээс нь ард бичин онууд нь зөрүүтэй байгаа. Яагаад гэвэл энэ Чимэтгуа өөрийнх нь гар бичмлүүд байдаг. Тэндээс авсан онууд шүү. Яг албан ёсны ашиглалт орсон ч юм уу зураг төсөл дээрх онуудыг оюун бэлэг оноор он цагаар авах нь зүйтэй юм шүү. За энэ үйлдвэрчний төв зөвлөлийн ордны барилга нэг талдаа засгийн газрын ордон, нөгөө талдаа яг иймэрхүү төрлийн алтаа жижиг буудлын барилга хоёрын завсар байрладаг. Тэгээд Чимэтгуа өөрөө бичсэн байдаг. Засгийн газрын ордны баруун талд байрлаж байна. Үүнтэй өндрийн хувьд, уртын хувьд, харьцааны хувьд засгийн газрын ордыг давж гарахгүй. Тэгсэн хэрнээ нийлээд нэг бүтэн болох тэр талбай нэг бүтэн болох үүднээс ийм чимэглэлийг сонгож ингэж хийсэн юм аа гэж бичсэн байдаг. Улаанбаатар жижиг буудлын барилга. Энд дээр ч модал Чимэтгуа өөрөө гар бичмэлээр бичсэн байдаг. Үндэсний архитектурын дэвшилтэд арга зарчмыг ашиглан Монгол барилгын шинж байдлыг оруулахыг зорьсон юм. Хит хитэн янзын эскизүүд байгаа л да. 300-аад эскиз байдаг гэж ярьдаг. Одоо биднэрт байгаа нэг 20 орчим тооны эскиз байгаа. Эндээс харахад ерөнхий масс орчин үеийн шийдэлд нийцсэн тийм чочод буудал байгаад ерөнхий масс төрхөө яг Улаанбаатарт зориулсан тусдаа Улаанбаатарыг илтгэх тийм төрх болохоор ажиллаж исэн. Эндээ ч хүрч чадсан байдаг. Дараагийн эндээ яаж хүрсэн бэ гэхээр энэ гонх олон энэ үүдийн хэсэгт байгаа. Дэрвэр ямар нэгэн чимэглэл байхгүй хэрнээ харахаар л нэг тийм монгол шинжтэй байдал. Энэ барилгын үн цэн нь энэ зохиомжийн шийдэл нь юусоо энд оршиж байгаа гэдэг. Дараагийнх нь урчуудын эвлийн үзэсгэлэнгийн танхим кафе зохицол. Энэ дээр яг Чимэтгуа зураг төсөл архивын газар байхгүй. Тэнд байгаа хоёр зураг нь хоёулаа өөр нэртэй. Гэсэн хэрнээсээ баригдсан барилга нь яг Чимэтгуа зураг энэ эскизийн дагуу байдаг. Яг ийм төрхтэй. Тэгэхээр Чимэтгуа бүтээл байж боломжтой юм аа гэж үзээд яагаад гэвэл энэ эскизүүд нь энийг батлах юм. Энд хамгийн чухал нь энэ хаард нь байгаа Чожин ламын музейн дээврэг. Чожин ламын музейн өндөр яг энэтэй зохицуулаад эндээ санаа аваад мөн л адилхан уламжлалт архитектураас судлаа тэндээ санаа аваад тэрийгэ хөгжүүлээд тэгээд өөрийн гэсэн юм шийдэлт шинэ өнгө төрхийг бий болгохыг зорьсон байгаа. Залуучуудын ордны хувьд ч гэсэн төлөвлөгтөө тэг дөрвөлжин байвал илүү багтаамжтай, илүү хэм тусар байдаг юм байна. Энийг би уламжлалт архитектурын судалж байхдаа олж мэдлээ. Энийг ашиглахаар боллоо. Тэгээд 52-ыг харьцан 52 хэмжээтэй гэж бичсэн байдаг боловч яг ажлын зураг дээр 58-ыг харьцан 58 хэмжээтэй байдаг. Ингэсний үндсэн дээр энэ барилгыг хийлээ. Тэгэхээр энэ барилгын яг нэг зохиомжийн үн цэн, бүрэн бүтэн байдлын үн цэн бас л энэ дээр орших ёстой. За дараагийн шалгуураар түүхэн салангад нэгдмэл барилга байгууламж нь түүхийн чухал ач холбогдолтой үйл явдал хүн эсвэл байгууллагатай холбоотой байх. Цаг хугацааны талаар хэмжүүрийн талаар оюун бэлэг багш сайн ярьсан учраас зөвхөн энэ түүхийн ач холбогдолтой үйл явдал эсвэл байгууллагатай Чимэтгуан байрсан бүхэл барилга дотор бидний мэдэхгүй одоо алдартай бүхэл хүмүүс ажил амьдралд өрнөж өнгөрсөн байдаг. Тийм учраас энэ талаар бас нэг онцлогтой зүйл нь залуучуудын ордны хувьд бүх нийтээр сайн дураараа хөрөнгө хоримтлуулад түүгээрээ босгосон барилга. Бид нэр ийм жишээг бол ихэнхдээ шашны барилга дээр л хардаг болохоос биш улс нийгэмд хэрэгтэй гэдэг ингээ бүх нийтээрээ оролцоод цуглуулад ингэсэн барилга бол их л ховрох. Энэ бол бас л тухайн барилгыг үн цэнтэй болгож байгаа нэг шалгуур үзүүл мөнөөс мөн.
баримтат амьдралын хэм маяг барилгад тусгалаа олсон тухайн цаг үеийн нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн амьдрал болон арга технологиг баримтжуулсан үндэс. Мөн Чимэдгуй өөрийнхөө бүтээлч ажлын цайлан гээд 1979 онд үзэсгэлэн гарсан. Тэр үзэсгэлэнгийнхаа өмнө хэд хэдэн тайлан бичсэн байдаг, хэд хэдэн янзаар. Нэгэн дээр нь миний 30 жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүн ардын урлагийн мөнхийн дэвшилттэй уламжлалыг шинэ хэлбэр загвартай хослуулан өнөө цагийн архитектурыг бий болгох гэсэн үзэл бодол хэмээн үзэж болно. Яг энэ үзэл бодол Чимэдгуй уран бүтээл дээрч байдаг, хишигт баг дээрч байдаг, дамбын нэмэг баг дээрч харагддаг. Энэ бол тухайн үедээ нийтлэг байсан үзэл байгаа. Тэгэхээр энэ бол цаг үеийнхаа тэр үзлийг юг тусгасан уу гэвэл мөн тусгасан болж таарна. Үүнтэй холбоотой тогтоол шийдвэрүүд гэсэн улсаас гаргаж ирсэн. Эхнийх нь бидний их сайн мэдэх 1926 онд гаргасан улсын дотор байгуулан буй орон байшингуудын маяг цөм Орос улсын байдалтай болох нь барилгын хоршооноос тус улсын Монгол үндэс бүлүүгээ таацах маягийг гаргаж гүйцэтгэхийг эрхэмлээс зохино. Энэ нь цаашлаад нөгөө социалист хэв маягтай үндэсний юутэй гэдэг ч юм энэ рүү олж хувирсан бах л да. Яг бичмэл байдал нь энэ байгаа. 1946 онд гаргасан Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай гэдэг энэ заалтан дээр хотын төвийн талбай тойрсон гол хэсэг гудамжны барилгын байдлуудыг харгалзан тэдгээрийг үндэснийхээ явуулцтай гоёмсоо сайхнаар бариулж байвал зохино. Энэ бараг бүхэл барилга дээр биелэлээ олсон байдаг. Их юунууд нь зориулт нь яг тухайн хэрэгцээндээ зориулаад барьсан хэрнээсээ чимэглэн голдоо Монгол байдаг. Тэгэхээр энэ зүйл заалтууд тухайн үеийн нийгэм энэ Чимэдгуй бүтээл бас л илэрлээ олж исэн байна гэж үзэж болох юм. За дараагийнх нь шалгуур болохоор гоо зүй уран сайхны сэтгэлгээ болон чимэглэлийн онцлог тухайн цаг үеийн гоо зүй үнэлэмжийн илэрхийллийг шингээсэн үндэс. Магадгүй өнөөдөр биднэрт залуучуудын ордон байр гэд тэгэхэд хэн нэгэн маань морин толгойтой багныг бодож олох уу? Яг энэ байдлаар чимгэлэх үү? Эсвэл манай одоргой тэр хээг яг ийм байдлаар зурх уу гэдэг бол энэ бол яг цагтаа өөрчлөгдөд явж идэг. Тухайн энэ ажлын зурган дээр жишээ нь Чимэдгуй зурган дээр юм хонин толгойтой байгаа юм л та. Гэтэл яг хийгдсэн нь морин толгойтой байх ч юм уу. Энэ яг тухайн үеийн шийдлээр өөрчлөн хийсэн ийм үн цэнүүд юм байна. Барилга үн цэнтэй болох юм нэгдлүүд хэсгүүд юм байна. Ийм учраас энэ морин толгой, ийм учраас энэ барилга өөр үн цэнтэй юм аа гэж үзэж болох юм. Техник технологи архитектурын дурсгалын тухайн цаг үеийн технологи, ур чадвар, хийц, материал болон урлаг арга техникийг баримт болж байх. Хоёр барилгыг жишээ олгож болох юм. Нэг нь үйлдвэрчний төв зөвлөлийн ордоо. Энэ дээр анх удаа өргөх краныг хэрэгжилж байсан. Энэ бол барилгын төвхөнд бас л их чухал үйл явц. Мөн өргөх аргыг маш хурдан хэрэгжилсэн. Тэрний зураг, тийм энэтэй холбоотой хин гэдэг үнийг сайн марчиж тийм нийтлэлүүд их элбэг харагдана номнуудад. Мөн залуучуудын ордонд Монгол инженер Долгор Сүрэнгийн тооцоололоор анх удаа 18 метрийн алхслыг төмөр бетон металл хийзээр хийсэн байдаг үлээ дээ. Энэ ч гэсэн өөрөө техник технологийн үн цэн болж өгнө. Энэ үзүүлэлтийг ховорцсон дахин давтчихдагшгүй. Ховорцсон ижил төстэй бүтээл нь цаг хугацааны явцад устдаж алга болсон барилга эсвэл барилгын хэсэг дахин давтагдчихгүй гэдэг нь төрөл зүйл архитектурын урсгал ба уран бүтээлч талаасаа дахин давтагдчихгүй эсвэл ганцхан үлдсэн барилга эсвэл барилгын хэсгийг хэлнэ. Энэ бүтээл өөрөө Чимэдгуй бүтээл байна гэдэг нь нэгт дахин давтагдчихгүй ховор зүйл болгож байгаа. Хоёрт энэ бүтээл нь өөрөө хагуулж байгаа нь бусад үн цэнүүд нэмэгдснээр энэ бүтээлийг дахин давтагдчихгүй болж эхэлж байгаа. Гэтэл Чимэдгуй дахин давтагдчихгүй бүтээлүүдээс хэдэн усцсан байна. Цагаан хаалга нь Ворошиловыг анх ирэхэд хийжсэн хаалганууд байна. Бунхан тендер байна. Өөрөө ямар барилгууд нь усцсан эсвэл алга басныг бид нар бас мэдэхгүй зүйлүүд байгаа бах. Надаас илүү дараагийнхаа судлаад гаргаж ирэх байхаа гэж найдаж байна. Нэгдмэл байдал нийлснээрээ нэг бүтэн нэгдмэл байдлыг бий болгох. Архитектурын дурсгал нь оршин байгаа газрын онцлог эсвэл агуулгаараа нэгдэн нийлснээрээ гарах үн цэн.
Чимэдгой 1952-аас 67 он хүртэл баригдсан барилгуудын байршилтыг шийдвэрлүүлсэн гэж өөрөө бичсэн байгаа юм л да Улаанбаатар хотод. Тэгээд шийдвэрлэхдээ хотын төв хэсгийн талбайгаас их дэлгүүр хүртэл талбайгаас урагшаа инх тайвны гүр өнгөрөх энэ хэсгийн байршилтуудыг бүгднийг одоо энэ барилга байрлах нэ гэдгийг өөрөө гаргаад эдгээр нь нийлээд уран барилгын нэг цогцлбор үүсгэхийн тулд онцгой анхаарсан гэж бичсэн байгаа юм л да өөрөө. Тэгэхээр энэ орчинд байгаа барилгуудыг нэг нэгнээс нь тусна гэж ойлгох ямар ч боломжгүй. Эдгээр бүгдөө нэг дор байгаа учраас илүү үнцэнтэй болж байгаа. Даа ялангуяа энэ талбай тойрсон барилгууд. Энэ инх тайвны гүүрч гэсэн Чимэдгой зураг төсөл орсон байдаг. Талбай гэрлэн чимэглэлүүд, талбай тойрсон юунууд энэ төгшөөний эскизүүд энэ төр бүгднгээс энийг харж болно. За хэрэглэгдэх байдал. Ашиглагдсан хэвээр байгаа болон шинэ цаг үед орон зайгаа хадгалж үлдсэн. Эзэмших ашиглах байдлаар хамгаалах мөн цаг үетэйгээ зохицон үлдэж чадсан байдал. Барилгын үндсэн зориулалт эсвэл нийгмийн шаардлагаар хувьсан өөрчлөгдсөн дээрх өөрчлөлтийг барилгад нэмсэн үнцэн. Энийг оюун билэг багш түрүү маш сайн тайлбарласан. Хэрвээ энийг зөв зөвтэй хийгээд энийг урт удаан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа тэр зүйл бол энэ барилгыг үн цэнтэй болгох бас нэг шалгуур. Гэтэл иймэрхүү байдлаар хоосон эзэнгүй байсан дорол ашигласан байжээ гэдэг ийм байдлаар хандах юм бол ийм зогсоолын тав нэмэх байдлаар зохиомжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах. Энэ барилгын хувьд хамгийн үн цэнтэй болох нөгөө дээврийг ингээд зар сурчлагаар хаах. Ийм байдлаар энийг урт удаан амьдруулах гэдэг бол энэ барилгад өгж байгаа үн цэнийг устгаж байгаа. Энэ барилгыг өвөл хүндэтгэж байгаа. Энэ барилгын талаар огт судлаагүй байгааг энэ шинж. Хамгийн сүүлийн шалгуур үзүүлэлт бол соёлын уламжлалтай ирсэн ёс заншил, амьдрал ахуй, итгэл үнэмшил, задлал шүлсэл, архитектурын орон зайд хамтаа орсон байгаагаас үүдэлтэй үн цэн. Энэ барилгууд бол одоо хэдийнэ бидний амьдралын нэг хэсэг болчихсон байна. Бидний аав ээж энд ажиллаж байсан, амьдарч байсан, энэтэй холбоотой дадал зуршил хэдийнэ суудсан. Миний хувьд ч гэсэн энийг судалж эхэлснээр одоо энэ эдгээр барилга бол миний амьдралын салшгүй нэг хэсэг болоод ирчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бүгдээрээ соёлын үн цэн илэрхийлэх юм хүчин зүйлүүд болсон. Ингээд 9 үндсэн шалгуур үзүүлэлтийг үзлээ. Манай улс ч гэсэн ИКОМОСтой эсвэл Аркашатай хамтраад манай улсын дурсгал барилгуудад зориулсан шалгуур үзүүлэлтүүдийг өөрснөө боловсруулад тэрийгэ дагаж мөрдөд тэрнийхэн дагуу үнэлээд явах юм бүрэн боломжтой. Тэгээд бүх юм мэдлээс эхлээд мэдээд эхэлсэн хүн хүмүүсээ хайрлаж эхэлнэ. Хайрлаад эхэлсэн хүн хамгаална. Тийм болохоор та бүхэн одоо энэ үзүүлэлтүүдийг мэддэг болчлоо. Бүгдөө архитектор хүмүүс сууж байна. Өөрснийхөө зүгээс сая бол би л өөрөө ярьлаа ч энэ миний зүгээс энэ үн цэнтэй юм аа гэдэг. Та бүхэн өөрснөө ингээд энийг үнэлээд дүгнээд үзвэл ингээд харуул энэ барилгууд маань хичнээн үн цэнтэй, бидний хувьд хичнээн хайрлууштай, хамгаалууштай гэдгийг харах баха өөрснөө. За баярлалаа та бүхэндээ.